Самацана Golden Gym Fitness клубын багш тасгалжууд нэмд орж байна. Та бүхэнтэй фитнесээр хичээлсний үр дүн хэрэглээр байнга ярилцдаг. Тэгэхээр өнөөдөр миний ярих зүйл маань болоод ирэхээр хүмүүс маань фитнесийг хоолтой заавал хослуулахгүй үр дүн гарах нь маш бага гэдгийг та бүхэнд ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр ерөнхийдөө фитнесээр хичээлсээр хүний хөлс маш ихээр гардаг. Тэрүүгээр одоо минерал эрдэс бодисоо бид нар мэдхгүйгээр маш ихээр алддаг байгаа. Тэр маань явандаа хүний биед одоо янз бүрийн эрдэс бодис дутагдах, мөн ядаргаанд орох үе одоо үндсэн суурьуд нь болж ирдэг байгаа. За тэгэхээр хүний мэдээж бас гаднаасаа гоё болохоос илүү дотроосоо эхлээд биеэ бас эмчлэх хэрэгтэй. Ходоод гидсний, нарийн гидсний үеийн одоо архаг өрөвслөөс сэргийлэх, элэг нойр булчирхаан өрөвслөөс сэргийлэх, мөн таргалалт, мөн бас сахарын өвчнөөс сэргийлэх ийм зүйлүүдийг бол хүн одоо заавал зайлшгүй байнгын сэргийлж явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө фитнесээр хичээлж байгаа, ирж байгаа шавнартаа би энэ зүйлээс хахын тулд минерал эрдэс бодисоор дутах янз бүрийн өрөвслүүдээс одоо сэргийлэхийн тулд энэ хангаатай жанчвлангийн аршааныг ихээр санал болгож байгаа. Энэ маань ч гэсэн Монголд маань маш одоо олон жилийн түүхтэй аршаан байгаа. Тэгэхээр фитнесээр хичээлж байгаа хүмүүс болон миний хувьд хангаатай жанчвлан аршааныг сонгож байна. За та бүхэн ч гэсэн хангаатай жанчвланыг сонгоцоогоорой.